За та бүхэнд энэ өдрийн төргий. За өчигдрөөс бид өдөртөгч хэрхэн бэлтгэдэг талаар ярьж байгаа. Тэгээд ерөнхийдөө хүмүүс 5 үе шатыг дамжин өнгөрдөг. За нэгдүгээр үе шат болох суур бэлтгэлийн талаар өчигдөр хуваалцсан. Харин өнөөдөр хоёрдугаар үе шат болох дотоод түүний хөгжлийн талаар та бүхэнтэй хуваалцъя. За тэгэхээр удирдагч үйлчлэл эхлэхээс өмнөх бурхантай харилцаа тогтоох үе нь бол энэ дотоод хүний хөгжлийн үе шат. За тэгэхээр яг энэ хугацаанд илүү ажиллах чадвар юм уу аюус чадвар гэхээс илүү зан чанар дуулууртай байдал дээр илүү бурхан бидэнтэй ажилдаг. Бид үйлчлээс өмнө бурхантай маш ойр дотн харилцаатай байж сурах шаардлагатай. За тэгээд хүний гэр бүл, төрсөн орчин, соёл, сул тал, зовлон үрдэл бурханы эдээ биднийг бэлтгэдэг, бэлтгэлийн нэг хэсэг байдгаа гэж өчигдөр бас дурдсан байгаа. Жишээлбэл Мосе Египтэд төссөн, Давид хөдөө хонь хариулж байсан. За Паул бол фарисей боловсролтой байсан. Тэгээд энэ бүгдээр дамжуулан бурхан тэднийг бэлтгэж байсан. Тэгэхээр таны өнгөрсөн амьдрал бол санамсаргүй биш юм. Бурхан түүнийг ашигладаг. Тэгэхээр бидний амьдрал тохиолж байгаа бүхэн бидний үйлчлэл, бидний дуудлагатай холбоотой. Бурхан бидний дуулуур болон төлөвшил дээр илүү ажилдаг гэж бид сурсан. Тэгвэл бид өөрөөсөө би хэн бэ гэж асууж явах хэрэгтэй. Би яг ямар байр сууринд байна? Би хэн юм бэ? Яагаад гэвэл үйлчлэгч хүнээс үйлчлэл нь урсан гардаг. Өөрөөр хэлбэл үйлчлэл нь үйлчлэгчээс илүү гарна гэж байхгүй. Яг үйлчлэгч хүн хэдий хэр төвшөнд хүртэл сургагдаж бэлтгэгдсэн байна, боловсрсон байна. Үйлчлэл нь яг л тэр хэмжээндээ л байна гэсэн. Тийм учраас илүү сайн үйлчлэхийн тулд бид илүү сайн үйлчлэгч болох хэрэгтэй. Бид удирдагч болон төлөвшөгч шаардлагатай. Жишээлбэл Давид хонь хариулж байсан хүнээс талд бурхныг магтан дуулж хүндэлдэг байсан, бурхантай харилцдаг байсан. За тэр Саул хаанаас ирэх хавчлагыг төсөөлсөн. Тэгээд өөрөөр түүний зан чанар хүмүүжлэн удирдагч болохоос өмнө аль хэдийн суурлагдсан байсан гэсэн үг. Тэгэхээр энэ үедээ өөрийгөө шалгах хэрэгтэй. Би жижиг зүйл дээр дуулууртай байж чадж гэнэ үү? За хинч хараагүй үед би зөв амьдарч гэнэ үү? За би бурхны үгэнд үнэхээр ойр байж бурхны үгээс суралцж гэнэ үү гэж өөрийгөө шалгах хэрэгтэй. Яг энэ жижиг зүйлсээр бид итгэмжит байвал бид дараа удирдагч болох үед бид илүү амар авах болно. Бид үнэхээр тэр удирдчийн байр сууринд бид тэнцэх болно. Тийм учраас бид сургацаар байгаа, бэлтгэцээр байгаа гэдгээ бас санах хэрэгтэй. Тэгэхээр бид үйлчлэлд гарахад илүү авьяас чадвар, урд чадвартай илүү найтахгүй байх хэрэгтэй. Үүнийг бид анхаарах хэрэгтэй. Бид зан чанаа харин хөгжүүлж явах хэрэгтэй. Бид богино хугацаанд байр сууринд хүрэх, амжилтанд хүрэх гэдгээс бас зайлсхийж илүү бурхны өмнө итгэмж дуулууртай хэрэгтэй. За хамтдаа залбирая. Эзэн минь ээ, үнэхээр бид үйлчлэхээс өмнө бид өөрсдөө шалгаж, бид өөрсдөө илүү танд зориулмаар байна. Бид жижиг зүйлдээ ч гэсэн итгэмжит байж, бид төлөвшөөр байхыг бидэнд сануулаарай. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.